авч төрдөг байж. За монголчуудаа Монгол эх орныг нь танилцуулах зорилготой Монголын хамгийн үзэгчтэй Сумдаа сайхан амьдрын нэвтрүүлгээ Дундговь аймгийн Луу сумаас бэлтгэр гэж байна. За ингээд Луу сумынхаа Сувраг 1-р овгийн малчин Эрдэнэбаатар Наран гэрэлгээд одоо сайхан айлынд хүрэлцэн ирлээ. За хоёр минь бас өөрсдөө танилцуулаач бас их онцлогтой айл байна шүү дээ. Малчин айл гэж байгаа. Тэгсэн хэрнээ одоо ерөөсө ногоо цагаа жимс ерөөс тарихгүй ургуулахгүй зүйл алга тийм ээ. Бас хэдийн үеэс одоо энэ жимс ногоо тарьдаг болов тийм ээ. Бас та хоёрын маань аав ээж ямар хүмүүс бай бас нутаг орныхаа тухай энэ нутгийн уугуул сугуул хүмүүс үү. Өөрсдөө танилцуулаач. За Эрдэнэбаатар та чинь дүнгийн малаас ирвүдэ. Дуран мурангаас тайлахгүй тэр чигээрээ сууж штэ. За танаа аав ээж ямар хүмүүс хаанхын хүмүүс вэ? Энэ нутгийн ил хүмүүс. Ерөөсөө Луу сумын хүмүүс тийм. Угаасаа Луу сумын хүмүүс. За Малчин байсан. За таац одоо малчин. Олон жил мал маллаа да тийм ээ. Удам дамжсан бол. За удам дамжсан малчин. Мал маллаад одоо 30 гаруй жил болж байна. За. Хэдэн төрлийн мал маллах уу? За баг мал төрөнг. Ухуртай. Нэг цөөхөн адуут. Тэмээ байхгүй. Тэмээ ер нь малж үзэж байв. Ер нь үзээгүй юу? Тэмээ анхны ганц хоёр тэмээ малж байсан. Тэгээ сүүлхэн тэ маллахаа байсан. Тэмээ унаад малдаа явдаг, аргал түшээ төвдөг, усаан зөөдөг тийм л айлсан байхгүй юу? За та өөрийгөө танилцуулъя. Би Аав ээж нь ямар хүмүүс вэ? Би одоо Пүрдоржийн Наран гэрэл гэдэг хүн. Энэ нутагт өргөдөж ирээд тэгээд л энэ айлд өссөн юм бай. Тэгээд манай аав бол одоо энэ Луу сумын Сувраг оргиадын 10 авраг малчтын нэг Пүрдорж гэж хүн байсан. Тэгээ манай ханы аав болохоор зэрэг Сувраг бригадын бас 10 аврагын нэг малчин Дондон гэж хүн байсан. Аврагын хөвгт юм бэ тий? Бид хоёулаа улсын авраг малчин. Таас авраг хөвгт. Та хоёр ч одоо хоёулаа аврагын хөвгтүүд байна. Тий, тэгээд бүр манай аав бол улсын авраг зоо техникч малчин хүн байсан. Манай ханы аав болохоор зэрэг улсын авраг ганчин малчин хүн байсан. Ийм л хүмүүс байсан. Тэгэл энэ мундаг хүмүүсийн хүмүүжил дадал зуршлаар л бид нар одоо их хөдөлмөрч их ийм л ажлаас өөр юм хийхгүй л иймэрхүү л дадал зуршилтай л өссөн юм шиг байгаа юм. Тэгэл өнөөдөр ингээл маллаа. Тэгээ бас зүгээр аахгүй сумын төв дээр ингээл бүх төрлийн ногоо тарьж байна. Ер нь энэ ногоо тарих санааг маань одоо ингээ ээж маань анх тавьж өгсөн. Танайх одоо ингээл хөдөө малдаагаал яваад байх төв дээр юучгүй байгаад ич болохгүй одоо ингээд юу яа ээж нь газар авч өгье гэдэг ингээд надад анх энэ газрыг авч өгсөн байдгийг. Танаа газар чи хэдий хэмжээтэй? Энэ одоо ингээд хоёр хүний л эзэмшил газар байгаа юм. 0.7-оор 2 гэсэн үг үү? Тий. Тэгээд л хоёр айлын газар. Тий, эхлээд надад нэг айлын газрыг ээж маань авч өгөөд тэгээ би 10 онд энэ газар аваад 12 онд мод тарих санаагаа эхлүүлээл тэгэл хамгийн эхлээл ер нь тэгэл Улаанбаатараас ингээл автобусаар янз бүрийн юмар ингээл модны суулгаж, чацарганы суулгаж зөөсөөрөн байгаад ингээд би нэг 80 эдэн чацарганы мод суулгацсан. 12 онд одоо автобусаар мод зөөгч юм бас явдалтай баг тийм багталцахгүй хүмүүс ачаамаараа нөгөөдгөө хугчих гад байдаг. Эхлээл автобусны жолооч намайг чи ямар төвхтэй юм авч явдаг хөвгтэй чи хаашаа ингээл эхлэж яахан дургуулхаал байсан. Сүүлдээ болохоор л гэн хөвчин говьд ингээд мод ургуулах гэж байгаа их мундаг хөвгтэй алуу наадахын өргөөдөг буулгаад үгээл буухын үед тий. Буухын үед тиймэрхүү болоод бууж ирж исэн. Тэгэл би одоо энэ 12 оноос хойш ч одоо 12 жилийн маань хөдөлмөр сая та үзэж танилцлаа да ингээл байж ин тэгээд 17 онд аймгийн хөдөө аж ахуйн даргатаас санал өргүүлж ярилцсны үндсэнд харин дэмжиж нэг устай болгоод өгөө гэд тэгээ яг усыг бол өөрсдөө гаргуулсан дарга нар маань зөвшөөрөл бүх юмыг нь хөөцөлдөж бүрдүүлж өгөөд
Тэгээ ингээ ходогтой болоод тэгээ нэмээд янз бүрийн жижиг жимсний моднод суулгаж тарьж ургуулад үндсэндээ ингээл нэг 10 хэдэн төрлийн жимсний мод ургуулж байна. Жимсийг үр жимсийг нь төөж өртөж байна. Тий, нэг юм Сая хэд нэг охин орж ирээд 2 хил улаан лойл авъя гэж. Тий, улаан лойл авъя гэд. Тэгээ Тэгээд орж ил аваа явуулсан. тий, тэгээ энэ жил ерөөсөө л энэ хүлэмж гэдэг ямыг ер нь юу яаж үзьгээд. Тий, тэгээд харин засаг дарга маань ингээд засаг маань дэмжиж ингээд хүлэмж олгосон байт юм манайд. Нөгөө Чинь намайг нэлээд том хүлэмж. Тий. Хэдийн харьцаатай. 6 м 20 метр ярьцаа. Ер нь хүлэмж дундаа ер нь хамгийн том л юм. Тийм л юм байна тий. Тэгээд ийм хүлэмж олгосон. Би тэр урмыг нь бодоод л урамшаад л ерөөсөн. За энэ хүлэмжинд чи ер нь юу болгоныг тарьж үзьгээд ихэнх нь помидор ургуулсан. Энэ намар 8 сар 9 сар хоёрт бол сумынхан маань харин улаан лойлыг нилээ эзээ. Одоо тэгээ сурчсан. Одоо харин хөлдөх гээд нөгөө маань хугацаанд дуусах гал ингээл байж. Тий. Гэхдээ бас нэг 10 сар чинь нэг гоё налаагаад бас 10 сарын гоё нартай өдрүүдэд бол бас урах байлгүй дээ. Үрслүүлээ тийм ээ. Хүйтэнд нь сайхан дулаалж арчлаад л яаж ийгээл манаал одоо ингээл нэг жоохон хугацааг нь уртасгах тиймэрхүү арга чарга бодоол сууж байна. Тийм тэгэл. Одоо тэгэл энэ ногоо тарих чинь бас хөдөлмөрчтэй. Бас энэ мэдхгүй чадахгүй зүйл гарч ирж штэ. Энэ бол нэг хүнээр заалга уу эсвэл одоо юм хөгжсөн юм чи интернет байдаг юм уу янз бүрийн ногоочдын групп байдаг юм уу тийм зүйлээ санаа оноо их олж авна да. За эхлээд мод тарихтаа бол яг очиол нөгөө хөдөлтөж авсан хүнээсээ асуугаал яадгийг илээд өгөөч гээл гуугаал ингээл авчраал суулгаж исэн. Тэгээ би туршлагагүйдаад 60 хэдэн суулгацыг жохон газар багтаагаа суулгачихсан. Тэгээд одоо бол дундуур нь явж болохгүй юм ширэнгөө ой маягийн болчихсон байхгүй юу миний цэцэргний төвл. Тэгээд л сүүлдээ тэгэл нөгөө хүмүүстэйгээ холбогдол асуудаг болсон. Бүр сүүлдээ гаруутс интернет хөгжөөл ингээл одоо бол ер нь голцоохол тэгэл интернетээс л авж ин дөө. Мэдээлэлээ тийм ээ. Мэдээлэлээ. За энэ лойл ургуулчлаа энэгээр юу хийх вэ? Тэр нэг баахан тарус ургуулчлаа. Одоо энэгээр яаж варен хийх вэ? Яаж юм хийх юм бол гээл Одоо дарахаас ихсүүлээл тийм. Тэгэл одоо интернетээс л асууж юу үзэж ин дөө судлаад тэгэл явж ийн. Тэгэл өглөө осоол хоёулаа малдаа явна. За тэгэл малаа ослон, заслан, эргүүл тойруулна, бүх ажлаа амжуулна. Ямаа малаасаа тэгээд л ирээл ногоонуудаа арчилна, орой болно, услан нөгөөдөлөө бүгдийг нь услан. За тэгэл ингээл бүхэл төрлийн ажлыг л тэгэл өдөрт нь амжуулаад ингээл явж идэг. Ийм л ажил байна. Одоо дан ганц мал маллах бас нэг өөр штэ тий. За ажлын хувьд ч гэсэн бас өөр байна. Ногоо цагаа жимсний мод тарьж ургуулна чинь бас их цаг хугацаа хөдөлмөр шаардна. Тэгэхээр та хоёр минь одоо энэ биедээ ахцсан гэдэг шиг л одоо хоёр давхар ажил хийгээд байна шүү дээ. Тэгээ зүгээр нэг өрхийн хэрэгцээнд нэг цөөхий идэх мод биш. Жицрган бол одоо бас 80 гэлээ. 80 гарын л мод. Тэгээ 80-аад жицрганы мод за тэгэл төрөл бүрийн жимсний мод харагдаж байна. Тэгэхээр чинь энэ их ажлыг одоо яаж амжуулж байна? Өрөө хүмүүс тусалж байна уу? Яаж байна? Яг хөө тэгээд 4 хүүхэдтэй уг нам бол зургуулаас одоо хүүхдүүд маань Томроод нисэж явцсан. Хоёр томх айл болоод ингээ явцгаадсан. Гэхдээ яг хөө ингээл эд ажлын үеэр цуглаал ингээл бас жимс ногоогоо түгээл бишгүүд туслана. Амжуулжлаа да харин тэгэл. Цэцрганы модыг бол одоо би чинь 15 6 оноос эхлээл жимс авч эхэлсэн. Жилдээ ер нь 100-аас 100 илээс буудгүй цаадал нэг 200 ил хүртэл жимс төвж исэн. Тэгээ чацраган төвөх гэдэг бол тэгээ манай говьд чинь 8 сард л төвөхгүй бол нэг бол болжмрууд идээд дуусчихна. Нэг бол наран шарагдаад хаараад тэгээд дуусчихна. Тэгээ тийм учраас тэрнээс нь цаг хугацаатай уралдсан. Шуунуудтайгаа уралдан тэгэл шуунуудтайгаа илбэл ингээл төвгээл сумынхан иргэдийн хөвглийн цэцраны хэрэгцээг бас багын ч гэсэн хангадаг. Тэгэл ийм их ажилтай. За тэгэл 8 сар 9 сар бол ер нь маш их ачаалттай ажилдаг тийм сар байдаг. Тэрнээс өмнө ч гэсэн тий одоо манай энэ тийм нарч өдөр болгон л 20 градус 30 градусын нартай байдаг.
нөгөө жинсээ хатааж гомсон гэл өглөөс нь услан тэгэл завжлаагаар нь мал руугаа тавих юм тэгэл ийм үйл ажиллагаа сууж байна. Ер нь яг үдэ одоо энэ ногоо цагаа бол хөвчлэн төвийн бүс болон одоо тий сэлэнг чиглэл рүү бол маш их одоо ногоо цагаа тарьж штэ тий. Энэ говийн бүс бол бас өөрөө ногоо тэр дундаа нөгөө нарийн ногоо бас тарьж ургуулхад цагуурын нөхцөл байдал бас зарим үед тааламжтай юм шиг байна. Тэгэхээр бас юу гэдгийг энэ говь газарчсан одоо хангаа газар шиг ялгаа байхгүй одоо өрхийн хэрэгцээнд болон одоо сумын хэрэгцээнд одоо ногоо тарих бүрэн боломжууд байдгийн жишээ бол бас танаа өрх айл байна л та. Тэгээд маш сайхан байна. Их сайхан туршлагыг нэвтрүүлж байгаа юм байна. Та бүхнээс одоо санаа аваад сумын зарим иргэд болов. За зэрэгэлдэх одоо Дундгой аймгийн сумдууд маань тийм ээ. Бас ногоо тарихыг сонирхсан, хүлэмжтэй болохыг хүссэн хүмүүс одоо тоо эрт маань хандаад бас их зөвлөгөө авдаг бах тийм. Тий, тэглүү яг одоо бас мод тари энийг чи яаж ургуулах юм. Одоо хүмүүс энийг манай энэ модонд ороод ирсэн хүмүүс өө ямар гоё одоо манайх ч гэсэн хашаандаа ер мод тариул зүгээр юм байна. Тарих уу, яаж тарих уу? Энэ суулгацнаас өгөөч гэсэн хүмүүс бас байж байгаа. Тэгээд суулгац чацраг нь бол яг нэг сэжмүүдээ аваад суулгаад би өөрөө туршиж үзсэн. Сэжмүүд нь бол одоо бишгүй том мод олчихсан, ургачихсан ингэ байж байгаа. Тийм учраас би одоо чацрагныхаа ургаж байгаа илүү гарсан нөгөө сэжмүүдийг ухаж аваад одоо мод тарих сонирхолтой айлдаа өгч ургуулъя гэсэн бодолтой байгаа. Ер нь тэгэл хийл гэх юм бол энэ газар шороон дотор юу л болно тэр юусоо л бүгд янзын сайхан урга тийм байна. Ер нь ус байхад, арчилгаа байхад, бордоо байж хаад тэгэл ер нь ургахгүй ногоо гэж ер нь л байхгүй юм байна л гэж бодоол ингээл ажиллал явж байгаа. Ургуулж үзээл. Ингээл явж байна. Одоо хоёр маань ингээд энэ хоёр айлын газар дээр одоо ногоо цагаа тарьж, жимсний одоо эн чинь бас тийм бичил аж ахуй бас үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ би нэг зүйлийг хоёр яриас бодлоо л та. Ер нь бол ингээд дийлэнх одоо хүмүүс бол нэг төв суурин газар бараадаа нэг орон сууцнд нэг амьдарч ич гэдэг юм уу эсвэл нэг төв бараадаа нэг хэр таарсан ажил олж хийгээд нэг хотод амьдарч гисэн бас бодолтой хүмүүс ганцдаг байх шиг шүү дээ. Гэтэл хоёрын яриас бол ингээд газар гэдэг бол өөрөө маш том капитал хөрөнгө одоо бүх юмны үнц юм аа гэдгийг бас харж байгаа байхгүй. Хоёрын хэрвээ магадгүй одоо хотод амьдарч исэн бол нэг 2 3 өрөө байранд байж ивэл юу ногоо цагаа төмс хүнсний ногоо жимс тарих билээ тий. Тэгэхэд бол одоо ингээд өөрийн гэсэн эдлэн газар, өмжилсөн газараа ингээд хөдөлмөрлөж чадхал юм бол одоо эрүүл хүнсээ өөрснөө хангачиж जैन тий. Өрхийнхөө хэрэгцээ болон энийгээ бас сайш нь аж ахуйн хэмжээнд эрхлээд нөгөө нэмэлт орлогуудыг олоод авчиж जैन тий. Тэгэхээр их сайхан юм л та. Ер нь бол болж игэл монголчуудаа 3 сая 400 мянган 500 мянган монголчууд маань заавал төв суурин гэж одоо тэр төгжрэлтэй, стресстэй, агаар хөрсний бохирдолтой газар амьдрах биш. Болж игэл өвөг дээд, аав ээж өөрийн төрж өссөн нутаг усаа сайхан хөгжүүлж, эрүүл цэнгийг агаарт үр хөвгтөө өсгөж, хүмүүжүүлж, баялаг бүтээж, газрын үр шимийг одоо эдлэж, амтлаж ингэж амьдрах юм бол одоо эрүүл монгол хүмүүс одоо олноор бойж их орондоо эзэн болно тий. Ийм л одоо зүйл бодогдож суулаа. Тэглөө яхаа. Тэгээ ер нь бол өөрийн гэсэн өөрийн гараар ургуулсан бүхэн нэрээ ямар амттай, ямар сайхан байдгийг бас хүн болгон бас мэдэж авах хэрэгтэй байна. Тэгэх юм бол тэгэл хүмүүс чинь тэгэл урамшаал цаашаа ахаал ингэ яваад л тэгэл бүх юмаа өөрсдөө үйлдвэрлэдэг хийдэг болох хэрэгтэй байна. Одоо тэгэл манай монголч хэрэг болох гээд шүү дээ. Энэ сайхан газар орон байна. Юу тэр гадаад орны тэр янз янзын мах ногоо тэдний бол ер нь хэрэглэх шаардлагагүй. Бүх юм одоо биднэрээ л баг гартал байгаад байгаа байхгүй юу? Тэр бүгдийг л бид нар одоо ингээл ашиглаж сурах хэрэгтэй байна. Тэгээд зах зохиос нь ашиглаж үзэж юм ер нь болох юм байна гэж л дүгнээд байна да. Тийм манай ээж ер нь бас намайг хөөхтэй байхдаа айгүйх
төв дээр ингээ хашаанда жоохон ногоо тариал идэг юм биш. Тэгэл бид нарт нэг намар болохоор нэг жоохон ногоо өгөн тэгэл өөрөө сайхан тэр нэг арчилдаг лсэн. Тэгэл би бас нөгөөхөөс намсаж бас нөгөөтгт нэлбэлцэж ингээ сурсан болохоор л бас сонирхол бас ногоо руу чиглэсэл бах гэж боддгийг. Тэгэл ер нь л ээж маань л эхлүүлсэлтэй бүх ажил сонирхлыг. Тэгэл миний анч намайг дэмжээл хойлоо ингээл одоо болтол ажиллаж байна да 12 жил. За тэрнээс өмнө бол яг хөө малаанд агаад зөндөөл явсан. Зөндөөл нүүсэн. Одоо тэгээд их олон малтай ингээл нүүд суугаал яваад ах ер нь аюу хэцүү болчихсон. Тэрний хооронд нэг цөөхөн эдэн малаа яхан чанартай тий чанартай цөөхөн малаа маллаад зүгээр суухгүй хар цай уухгүй нөгөө цөөхөн эдэн малын ашиг чинь цөөдөхгүй байхгүй. Тэгэл өрмөөдөл харуулайдэл ингээл малаа эргүүлж тойруулж маллал хажуугаар нь тэгэл ингээл туслах аж ахуй бас эрхлүүл бас болох юм байна гээл. Ингээл явж байна да. За юу хүлэмжийн дотор бол одоо өргөс тэмх тарьж үдсэн байна. Улаан лойл тарьж үдсэн байна. За чинжүү харагдаж байсан. За гүзээлзгэн бас харагдаж байсан. Холуу харагдаж байсан тий. Хүлэмжинд ер нь өөр бас ямар ногоонууд тарив? Энэ жил би сонирхлын журмаар нэлээд л олон төрлийн юм тарьсан. Туршиж үдсэн тий. Тий хамгийн ихэнд улаан лойлон тариад өрцөөгөө тариад тэгээ чинжүү гүзээлзгэн холуу тэгэл нөгөө юу лээ нөгөө байцаа брокколи ингээл Салаатны навч тарьсан тий тэгсэн тэгэл бүгдийг л туршиж үзэх маягаар тэрэл болж ин доо. болж ин бүгдээрээ л ургаж яана амслаа идлээ. Тэгээ ер нь хамгийн гоё юм аа. гоё нь одоо энэ улаан лойл бол бас их гоё байд юм байна. Хадгалах чадвар даадгийн байна. Хүмүүс аягүй их иддэм байна. Сортууд ямар сортууд тарьсан? Сортууд бол ингээд Нилээдэн сорт байх шиг байна тий. тий том ягаан сортыг тарлаа. Тэр бол ингээ алим шиг том. Энэ сорт болсон чинь ам чанар нь бас өөр байгаа шүү дээ. Тий тэр алим шиг юм ягаан улаан лойл болохоор энэ чихэрлэг амттай хүүхдүүд алим байна энэ чи идээл та гэдэг ингээд тэр тэгээ бүр том. За. Тий 3-4 хүн ширхгийг 3 ширхгийг тавиал нэг хил олчих жишээний том ургасан 4 ширхэг нь л хилд авч явчаал ингээл тэгээ жижиг улаанууд байгаа юм жижиг улаан лойлнууд. За тэгээ өрлөн лойлнууд ургасан. Ингээ 3-4 төрлөөл сортыг тарьж ургуулж үзлээ. Тэгээд энэ жилийн хувьд Энэ тана жимс үү? Энэ юу гэдэг жимс вэ? Энэ одоо интор гэдэг. Интор уу? Тий, манай одоо хамгийн амтлаг гоё жимс л энэ байна да. Тий, зунжингаа хүүхдүүд хашаанаас төвж идсэн. Тий, тэгээд л хүүхдүүд идэж идчихэл тэгээл сүлд нь хураагаад ингээд хөлдөө өгөөд хадгалаад тэгээл идээл ингээд ажидаг. Өөр үхрийн нүд харагдаж илүү. Өөр ямар жимсний мод. Тий, үхрийн нүдийг ургууллаа. Үхрийн нүд бас байна. Тэгээд мойл тий нөгөө монс модонд чинь мойл ургаад өөрөө л харагдчихсан уу? Мойлыг бас их гоё юм байлээ. Гиз доторт ихсээ ерөөсөө л батлаа зоол шүү гэж хэлж исэн анх. Надад юу ажисан өнө өгж исэн өнө тэгж хэлж исэн. Тэгээд бас мойлыг их төвж идэж байгаа. Тэгээ улаалцгана гэдэг одоо нэг улаан жимснүүд алим шиг жижиг улаан жимснүүд ургуулсан. Тэгээд өрөлгээд бас яг энэ цацарган шиг тэгтээ эсэг ламптай тийм час улаан жимс. Нөгөө алимны одоо анхны одоо уг гарвалт гэсэн үг юм да. Өөрчлөмөл. Тэгээ нэг бас зөндөө нэг тэр бүр жижигхэн буттай мөртлөнгөл айгүй их жимс гардаг хөөрхөн моднууд байдгийг. Тэгэл ер нь л нэг янзын юмнууд одоо сүүлийн үед юу тарьж байна. Алимны моднууд тарьж эхэлж байна. Давжаа алимыг бас хідэн суулгацыг ээжтэй суулгаж юу услалцаж тордож ургуулж өгсөн хөөр. Танаа энэ хойд хашаанд ээж байт юм тий. Хөөрхөн давжаа алимнууд бол зөндөө ургадаг. Тэгээд нөгөө тхийн шиг нөгөө эмчилгээний тхийн шиг тэгэл тэр чин бас жимсэлдэг нохоо шүү байна бас жимсэлдэг эмчилгээний чанартай ийм моднуудыг бас тарьж ургуулсан байгаа. Тэгэл ер нь сайхан юм аа. Ер нь газар шаваа гэдэг чинь үнэхээр гоё. Урахгүй юм байхгүй. Ингээл бодож суулаа.
хүн амын Монголын 3 сая 500 мянган иргэний бараг 60 70 80% нь одоо тийм ээ Улаанбаатар хотод сая 700 800 мянган иргэн амьдарч штэ. За яг өөрийн гэсэн одоо орон сууцтай хүмүүс байдаг л бах. Зарим нь түрээс за тэгэл ингээд орон байргүй ч хүмүүс байгаа штэ. Тэгээд яахаараа ингээ хүмүүс хот руу ингээд очиж амьдрах сонирхолтой байгаад байдیں۔ Орчин нь тийм хэцүү, төгжрэлтэй, стресстэй, бухимдалтай, агаар хөрсний бохирдолтой ийм болцоод байхад яагаад тэр нүүдэл тийшээ яваад байд. Тэ? Тэнд хэцүү шүү дээ. Тэгэхээр гэтэл одоо эсэргээр аймаг болон суман дээр энэ аймаг суман дээр амьдарч байгаа хүмүүс бол надад бүр атаархал төрөм гоё байгаа байхгүй. Бүгдээрээ газар хийцэн болцсон. Одоо хотод ч газар олдохгүй ингээ тэ? Тэгэхээр чи энэ суманд чинь бол одоо ерөөсөө юу тэр 0.5 байтга 0.7 тэрийг ингээд 2 3 айлаар навцсан гэнэ. Тэгээд дээрээс нь бүр эзэмших биш шүү дээ. Өмчлөөд авцсан бүр газрын эзэн болцсон тий. Тэгээ мал ойл байна. Тэгээ одоо энэ сайхан өөрийнхөө идэлэн газар дээр одоо өөрөө хөдөлмөрч хүн байж чадах юм бол төмөс ногоо бүх юма жимс ногоогоо тарьчихна. Тэ ингээд ер нь бол энэ ялангуяа аймаг суманд хэрвээ хүн хөдөлмөрлж чадах юм бол хотоос илүү гоё тийм ад жаргалтай, эрүүл цэнгийг агаарт өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй сайхан амьдрах боломж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр манай Монгол залуучууд ер нь бас бодоороо тий бид нар үр хөвгтөө эрүүл гоё нийгэм дээр амьдруулмаар нь өөрснөө өмчтэй газартай газрын эзэн болмоор нь монголчууд ч одоо сая 564 мянган хавтгаа дөрүүлж газар нутагтай байж иж газар нутаггүй улс орон шиг тэр нэг дөрвөн уулын дунд тэр тийм нөгөө хортой орчинд ингээд амьдраад хорт хавтар тусаад одоо дэлхийд чинь бид нар хорт хавтраараа монголчууд тэргүүлээд шүү дээ. Тэгэхээр ингэж амьдрмааргүй байна. Энэ сэтгүүгээ өөрчлөмөр байна. Хамгийн гол нь бидний одоо тий өмнө төлөөлөл бол сонгогдсон гарсан энэ удирдагч нараа та нар сум орон нутаг хөдөө орон нутгийг хөгжүүлэх бодлогыг түлхүү авч хэрэгжүүлээч. Тэнд ажиллаж амьдрах боломжийг хангаж өгөөч. 21 аймаг руугаа одоо дархан шиг гоё дөрвөн игнэ замуудыг тавьж өгөөч. Зам дагаж хөгжил тийм ээ. Тэгэл маш олон зүйлүүдийг одоо ярмаар байна, хэлмээр байна. Зүг биз дээ. Тэгжээс л хэдүүлээ гоё амьдрын шнэ монголчууд. За манай Эрдэнэбаатарах одоо яринаа. Нэвтрүүлэг эхлүүлчихээ. Тэгэл тэндээс ингээл толгой дохио суугаад их юм. Танаа гэр бүлийн одоо наран гэрэл ихч бол одоо сайхан ногоо цагаагаа танилцууллаа. За танд ямар даалгавар өгөх вэ гэхээр их амархан. Таны мэддэг юмыг асууна. Энэ мэн юу гэхээр энэ Дундгов аймгийн Луус сум юугаар онцлог сум бэ? Таны аав ээж болон одоо юу гэдэг нутаг орны ахмад буурлууд юу гэж ярьдаг байсан? Ямар сайхан үг түүхтэй, ямар сайхан байгальд цаг ууртай, ямар сайхан мал аж ахуйтай тийм ээ. Энэ сайхан Луус сумаа нэг танилцуулаад ярьчих. Өөрийнхөө мэддгээр. Болж гин үү? Болдоггүй. Мэддэг юм л асууж штэ. Манай сум одоо 100 жилээ тэмдэглэлээ. Ямар ч 100 жилийн тэмдэглэлээ. Сайхан болж өндөрлөө. Манай сум бол одоо мал аж ахуйгаараа тэргүүлдэг гэсэн юм да. Мал аж ахуй сайтай. Сайтай. За энэ дундгойч одоо айргаар алдартай одоо нэг махны ам чанараараа бас уустай алдартай гэл одоо алдартай зүйл бол Дундгой аймагт их байна шүү дээ тий. Байна. За тэр болноосоо хуваалцаач. За гэдэг. За наран гэрэл их жоохон байж Эрдэнэбаатар ах жаага яриад хөө. Яг бас жоохон тулгамдаад байх шиг байна. Зүгээр нэг сайхан тамхилчих уу? За тамхилчих. За сайхан амарч чинь үү? Оо сайхан. Сайхан. За энэ жил зуншлаг их сайхан байна тий. Оо зуншлаг их сайхан. Хур бороо ихтэй. Эндээ нэг жоохон гандмаар болж ирээд тэгээд. Сайхан болсоо. За.
арт түмэн аж төрдөг байж